За, шинжлэх ухаан танин мэдхийн Одон өндөр суугийн Сиамбигийн түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид бүхэнд бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд. За, өдрийн мэнд хүргэе. За, нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр бол ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани мөн шинжлэх ухаан танин мэдхийн Одон өндөр суугийн байнгын хамтран хайрцагч болох алтан гишүүд маань оролцож байгаа. За, алтан гишүүдтэй баярлалаа. За, Сиамбигийн өнөөдрийн дугаараар бол Сиамбигийн дараах үе гэсэн нэвтрүүлэг байгаа. За тэгээд өмнөх дугаард юу болсон бэ гэдгийг хальт товч дурдаад явчихад бол муян чуй те. Муян чуй бол нөө цэргээ аваад дайнд явсан. Дайнд явсныхан дараа буцаж явж явах замдаа тэр нэг цанхаа гэд голынхаа хайжууд ирээд харсан чинь өмнөх жилийн тэр хүүгийнх нь удирдах яваад дайнд нь ялагдсан тэр цэргүүдийнх нь ясан бүр ингээд овоолц уул шиг юм их байсан. Яг энийг харсан муян чуй бол ингээд биеэр өвдөөд те би сэтгэл санаа нь өвдөөд яг цусаар бөөлцөн гэж байгаа байхгүй юу. За ингээд цусаар бөөлжөд би энэ муудаад эхлэн гутаа тэгээ цаашаа ингээд сэхэл авахгүй улам муудаадсан байгаа. За яг ингээд улам муудаад байна гэдэг бол бусад овог аймгийнхны хувьд бусад одоо өрсөлдөгч нарын хувьд бол маш буруу зүйл байсан учраас одоо яг юу яах ёстой вэ гэхэлэр тэнд байсан төрийн төшөөдөд нь те. За муян чүүгийн биеийг муудж байгааг бол ерөөсөө хэлж болохгүй. Ягаад гэвэл эргэн тойронд дандаа хатаад дайснууд байгаа. Бидрийг отоо сууж байгаа. Тийм учраас тэдгээр хүмүүс давуу байдал олчноо. Ягаад гэвэл муян чүй гэдэг бол цагийг эзэлсэн их баатар болчиход шүү дээ хувийнхаа те. Тийм учраас хэрвээ муян чуйгийн биеийг муудсан эсвэл одоо ингээд улам ингээд те өхлийн шахуу одоо ингээд ийм муу болсон байгааг мэдх юм бол Сиамби нарын одоо угсааны одоо ян улс те энэ одоо ингээд ян улсыг хүчрхэг бус болсон байна гэдгийг нь мэдэн гутаа довтлоно гэж хэлсэн байна. За яг энэ үеэр нь яасан бэ гэхлээр яг энийг нь яг мэдсэн юм шиг одоо нөгөө умард бай улс чинь энэ завшааныг ашиглаж байгаа байхгүй юу? За тэгээд яг энэ завшааныг ашиглаад одоо ерөнхийдөө бол юу ажиллаа штэ муян чуй бол ингээд таалалт өгсөн тий. Таалалт өгсөхдөө бол өөрийнхөө хүү муян баавд бол яг төрийн эрхийг гартаа одоо ингээд заламжлаад гэрээсэлд үлдээчихсэн байсан. За тийм учраас ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр нэг муян баав бол ингээд хаан ширэнд сууж байгаа. За хаан ширэнд суусан яг энэ үед нь бол Вэй улс бол умард Вэй улс. За энэ улс бол муян чуйгийн одоо биеийн муудсангийн сонссон сургаараа ерөнхийдөө цэрэг бэлдээд те бусад одоо тэр чинь ганцхан одоо тэр ян улс гэдэг чинь зөвхөн тэр нөө муян чуйгийн захирж байгаа хэсэг биш бусад тэр хот те хот суурин газрууд бас байгаад байгаа. За ингээд нэг хот руу дайрсан байт юм бэл. За ингээд яг нэг хот руу дайрангуут нь яг тэр хотыг захирч сууж исэн муян нун гэж хүн байгаа байхгүй муян нун. За энэ хүн болвол хамгаалж байлцсан боловч ялагдсан умард Вэй улсад. За ингээ ялагдсан учраас умард Вэй улс бол муян нууныг араас нь гэж хөөж байлдаад ингээ яасан бэ гэхээр нэлээд их хохирол амсуулсан байгаа байхгүй юу. За ингээ хохирол амсуулсан яг энэ үед нь бол муян баав бол дараагийн умард Вэй улсын довтлогоон бол угаасаа ингээ ян улсыг онилчлоо тий. Яг Сиамбигийн угсааны одоо ингээ ян улсыг онилчлоо. Тийм учраас яг яах вэ? Умард Вэй улсын төлөө яаж тэмцэх вэ гэжсэн байгаа байхгүй юу. Энэ нь өөрөө яг ямар учир шалтгаантай юм бэ гэхлээр уг нь бол тэр нөгөө нэг муян баавч нь өөрөө тэр голын ирэг дээр буруу тактик хэрэглээгүй байсан болвол тий дайснаа хүлээхгүй тий ингээд нэг байж байгаа манан дунд ялагдсан шүү дээ. Энэ чинь өөрөөсөө баг зүв зүгээр байжгаад тэр ян улсынхаа баг маш олон цэргүүдийг зүв зүгээр аваачаад өгчихсэн. Тэг ялгаа байхгүй байгаа байхгүй. За ингээ буруу тактик хэрэгэлсэн байсан. За тэгээд тэр хунтайжийг нь одоо ингээ тий умард Вэйгийнх нь бол энэ бол ерөөсөө ямар ч чадваргүй удирдахч байна тий ирээдүйн хаан нь бол ийм хүн болох юм бол баг юу дуртайгаа хийх юм байна гэсэн яг энэ нь болж байгаа байхгүй. За тэгээд нөгөө одоо яг яах ёстой вэ? Умард Вэй улс бол мөхөр хүчрхэг болж болчлоо. Бид яг юу хийх ёстой вэ гэж хэлсэн байгаа. За ингээд болвол яасан бэ гэхээр ямар нөгөө дайны тактик гэж ярьсан ба тий дайны тактик. За дайны тактик дээр умард Вэй улстай яаж ямар байдлаар тулдах вэ? Шууд задгаа талбай дээр бүгдээ ингээд тий ахиж тулдах юм уу үгүй юм уу? Эсвэл нөгөө хот суурин газараа тий хоттоо маш сайн бэхлэлт барьж агаад байлдах юм уу? За ингээ хэрвээ хоттоо байлдах юм бол тэр умард Вэй улсын цэргийн хүч давуу учраас тий хол газар туулж ирнэ хүнс нь барагдана. Яг энэ үед нь бол бид бол ялах магадлал өндөртөө гэдэг. За энэний дараа бол одоо асуудал юу болж хувирж байгаа вэ гэхлээр за хот сууриндаа байлдах юм байна. За иймэрхүү шийдвэр болчихлоо. Шийдвэр гарангуудаа хүнс нөөцтэй эдрийг маш сайн бэлдээд байж исэн. За ингээд хид хідэн удаагийн дайны дараа бол умард Вэй улсын цэрэг тий тэр хотыг нь бүсэлсэн одоо яг ян улс бол хот дотор байгаад байгаа штэ. За ингээ хамгаалал байна. Ягаад гэвэл хотод бол хоол хүнс ус унт тий бүх юмнууд нь бэлэн байна. За ингээд нөгөө умард Вэй улсыг чи хүчийг нэлээд суларж байгаа гэж бодож исэн. Яг энэ үед нь нөгөө нэг тагнуул туршуулын аргаар тий юу мэдчихэж байгаа байхгүй. Умард Вэй улсын яг хааны ордон дотор бол төрийн том эргэлт болж байгаа. За.
За энэ төрлийн эргэлтийг нь ашиглаад юу хийх үү гэхлээр одоо энэ цэргүүд нь удирдахч хүү гэдэг ч юм уу те. Ер нь бол нутаг буцах гэж байгаа гэдэг ч юм уу. За энийг бодонгуудаа мань хүн яасан бэ гэхлээр одоо дахин нэг буруу шийдвэр гаргаж байгаа. Энэ буруу шийдвэр нь хотоосоо гарч байлдаг. Тий. Уг нь бол хот дотроо байсан байгаа байхгүй тий. За хотоосоо гарахтаа бол яасан бэ гэхлээр Умард Бэйн улсын цэрэгтэй бол 120 мянган цэрэгтэй. За явган цэрэг нь тий. За тэгээд 37 мянган одоо нэг морь цэрэгтэйсэн байгаа байхгүй. За ингээд энэ цэрэгтэйгээ байлцсан боловч ялагдсан. 150 мянга, 100 баг 60 мянга зэрэг шүү дээ. Харин тий. За тэгээ ингээд ялагдсан. За ингээд ялагдсаных нь үндсэн дээр бол ер нь бол муян болвол тий яг одоо яг ингээд мөхөж байгаа энэ үйл явдал болж байгаа. А гэхдээ муян бол бас дотроо бол маш олон юутай байгаа шүү дээ тий. Олон төрөл ус болсон байгаа шүү дээ. За энэ усуудын нэг нь болохоор юу вэ гэхлээр ер нь бол юу яаж байгаа байхгүй. Муян дотроо бол нэг өмнөд муян умард яан өмнөд яан гэдэг ингээд хуваагдж байгаа шүү дээ тий. Энэ үйл явдлууд болсон. За энэ үйл явдлуудаас өмнөд яан болсон гэдэг нь дахин гарч иж байгаа байхгүй. За энэ ус яаж гарч ирсэн бэ гэхлээр 395 оноос 397 онуудад болсон энэ дайнаар саяны энэ дайн гэсэн үг шүү дээ. Умард Бэйн улс бол ингээд нэлээд ян улсыг нэлээд их газрыг авсан байгаа байхгүй. Гэхдээ энд бол бас нэг энэ ий хотыг бол амжилттай хамгаалсанд одоо бас муян дээгээд бас л нэг муян ухсааны хүн яваад шүү дээ тий. Алтан ураг гэсэн утгатай гэж ойлгож байна. За ингээд энэ бол амжилттай хамгаалсан. За тэгсэн боловч одоо зүүн зүүн улсад тий харьяалагдсан байгаа. Яагаад вэ гэхлээр нөгөө хотыг нь Вэй улсынхан чинь тий байсан ингээд довтлоод байсан учраас хотоо орхиж цухтахаас өөр аргагүй байгаа байхгүй. За тэгээд яг одоо зүүн зин улс руу очиж одоо тэр хэсэгт газарт нь тий өөрийнхөө ингээ усыг байгуулад өөрийгөө одоо нэг хаан ширээнд өргөмжилсэн баг. За хаан ширээнд өргөмжилсэн. За тэгээд зүүн зин улсын одоо нэг цэргийн хүчин чадал дахин өсөд эхэлж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрсдийн газар нутаг дээр нь муян дээгийн тий одоо өмнөд ян улс байгуулагдаад байдаг. За тэгэн гут нь 410 онд бол өмнөд ян улсыг довтлоод тэгээ нийслэл одоо ингээд Гуангу гэх хотыг ингэж эзэлж авсан байгаа байхгүй. За тэгээ муян одоо ингээд яг муяны одоо нөгөө захирж исэн муян Чао гэдэг яг энэ 410 онд бол муян Чао гэж хүн байгаа байхгүй. За энэ хүн бол өмнөд ян улсыг бол энэ хүний үед гэсэн үг өмнөд ян улс мөхж байгаа. За тэгэхээр энэ улс бол нэг 15 жилийн хугацаанд оршин тогтносон улс болж таарад байгаа байхгүй. За тэгээ энэ мэтлэнгээр одоо бол тэр муян ухсааны тий ян улсууд энэ олон ян улсууд тий энэ бол мэдээж ерөнхийдөө болвол Сиамбын ухсааны нэг хэсэг бүлэг тий хүмүүсийг хяналтандаа байлгаад өөртөө улсаа байгуулад тэр улс нь өөрөө дотроо маш олон хуваагдаад тий ингээд байж исэн. За ингээд байж явах хугацаанд болвол ер нь бол бас л нэг нүүдэлчдийн төрт улс болвол хагас одоо нэг хот сууринжилттай нүүдэлчин тий ийм болох зүйлийг хилээд байгаа байхгүй. За тэгэн гут одоо бол үйл явдал юу болж байгаа вэ гэхээр ер нь нөгөө түрүү ян улс одоо энэ олон ян улсууд тий за эдгээр бол ингээл нэг үе одоо нөгөө цэн улсын захиргаанд орох эсвэл тэр нөгөө Умард Бэйн улсын хаанчлалыг хүлээн зөвшөөрөх эсвэл эсэргүүцэн тэмцэх тий энэ мэтлэнгээр яваад исэн. Тэгээд одоо эдний ухсааных нь бол өмнөд ян Умард ян тий улсуудыг байгуулж исэн байгаа. За ян улсын хооронд нь одоо нэг ялахын тулд ингэж айгүй олон гэж түүхчид ингэж нэрлэвчээд байгаа байхгүй. Тэгээд тухайн үеийн Умард хятадх одоо ингэ дайсагдсан олон жижиг улсуудын хоорондын дайн болон муян ухсааны одоо гэр бүлийн хоорондох одоо зөрчлүүд те хаан ширээний төлөөх зөрчил болгов. За энэ бол ерөнхийдөө муян улсыг болвол мөхөөсөн байгаа. За ингээд муян гинэ ян улсыг муян ухсааны ян улс те. За ингээд ян улс бол мөхсөн. За ян улсыг мөхсний дараа бол яг тэдний хуучин газар нутагт нь бол одоо табагч нар те Тоба Вэй. За табагч нар бол нэлээд тодорч гарч ирж байгаа. Энэ үйл явц бас тодорхой гарч ирж байгаа. За үүнээс гадна тугуухан буюу түгүүхэн. За эднэр бас ингээд төр тусаа бас байгуулаад ингээд явж байгаа те. За үүнээс гадна одоо ингээд хид хідэн улсууд ингэж гарч иж байгаа байхгүй. Гэтэ эдгээр бүх улсууд бүгдээрээ Сиамби, Ухсааны улсууд болж тараад байгаа. Тий. За тэгэхээр энэ бол яг одоо ян улс болвол те хэдийгээр ялагдсан боловч одоо нэг хүн ам нь хайцсан бэ гэдэг зүйл заавал яригдах хэрэгтэй. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд бол одоо нэг улс мөхлөө гэдэг бол тэнд нөгөө дээр удирдах байгаа удирдлага солигдож байгаа. А тэрнээс биш бол ард иргэд гэдэг ч юм уу эдгээр хүмүүс бол ямар ч улсад нүүдэлч улсад тий ард иргэд гэдэг бол айгүй чухал хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Тийм учраас ян улсын иргэд бол Умард Бэйн улсын захиргаанд орсон гэсэн.
Тэгэхээр эдгээр чинь цаашаага бол нөгөө өмөрд Вэй гэдэг нэрэнд ор л яваад гэж байгаа байхгүй. Хүннүү мөксөн хүннүүгийн дараа нөгөө Сиамбэ гэдэг нэрэнд ор явах болсон гэдэг те яг л адилхан байгаа байхгүй. Давхар тэгээ мал хуугаа аваад очиж л байгаа те. За хоёул хамтран ажиллагчаад ажиллах. За тийм. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за бид бүхэн өнгөрсөн оны 2024 оны 4-р сарын 29-нд одоо энэ хүү YouTube сувгаа нээгээд те од мөндрийн хамт олон маань нэгдэж байлаа. За тэгээд бид бүхэнд бол мэдээж нөгөө анх эхэлж исэн учраас тоногдох хөрөмжнөөс ахуулаад за тэгээд дотор нь хүсэл нь байгаад идэг. Маш олон гоё юмнуудыг хиймээр байдаг те. Ядчил эслүүдээ тогтжуулах, тоногдох хөрөмж авах гээл. Ингээд ирэнгуут л бидэрт нөгөө нэг санхүүгийн танах үсэт эхэлдэг байсан. За тэгэл нөгөө хамтран ажиллаж байгуулга гэдэг юм уу иймэрхүү зүйлийн ганц нэг л борлуулалттай. Тэгээ энэ дэр яаж бид нар амьд үлдсэн юм бэ? Яаж бид бүтэн жил явсан юм бэ гэхлээр бидний хийж байгаа ажлыг одоо холоос ч гэсэндээ биднийг танихгүй ч гэсэндээ те та хэдийн маань хийж байгаа ажил зөв шүү. Ирээдүйдээ бид нар ийм зүйлийг үлдээх нь зөв юм аа. Шинжлэх ухаан таны мэдхүн ийм урд өмнө нь 20 гаруй ийм хөтлөгч нартай 20 гаруй контентуудыг 7 хоног болгон ингэж бэлтгэдэг бүтэн жилээр нь мянган хөтөлбөр хийдэг газар Монгол улсад байгаагүй. Тийм учраас та бүхний маань хийж байгаа ажил зөв гэд бид бүхнийг бас магтаж ингэж урамшуулж ирсэн хүмүүс байсан. За тэгээд бид нар яасан юм бэ гэхээр таныг хамтран ажиллагчаар урьж байна. Та бидэнтэй хамтраач. Ингээд та од мөндрийн нэг хэсэг болооч. Одоо сая өнгөрсөн жилийн хугацаанд бол бид нар баг 1400-500 шахуулаа алтан гишүүдтэй боллоо шүү дээ. Мэдээж хамтран ажиллаж байгуулгын менежүүд гэдэг хүмүүс ингээд оруулаад ингэсэн ч гэсэндээ 1500 хүн нийлээд хөтлөх юм бол бас ингээд мянган контентийг хамтдаа хийж болдго юм байна. За тэгээд тэрний үзэлтийг одоо тооцох юм бол 22 сая 23 сая үзэлтийг бид нар яг энэ нэг жилийн хугацаанд бас цуглуулсан байлээ те. Тэгэхээр энэ 23 сая үзэлт маань сонсож байгаа хүн болгонд л нэг зүйлийг бас өгсөн байгаасаа бид нар шинжлэх ухаан танин мэдхүү гэдэг зүйлийг Монгол улсад хүргэж улам дэвшүүлэхийн төлөө, улам дэлгэрүүлэхийн төлөө ингээд хамтраад нийлээд хийсэ гэсэн үг. За тэгээ алтан гишүүд маань яаж бид нар дэмждэг юм бэ гэхэлэр бид бүхний данс руу 100 мянган төгрөгийг шилжүүлдэг. Ингэснээр та нэг бүтэн жилийн хугацаанд бидний нэг хаалттай групп байгаа. Тэр групп дотор ороод яг одоо нэвтрүүлгийг маань бичигдэж явах явцад нь бид бүхэнтэй инээх үед нь инээгээд алдах үед нь хамтдаа алдаад тэр нэвтрүүлгийг бүтэн хамтдаа ингээд яг бичлэг явж явах явцад нь хамтдаа үзээ явчихдаг лайваар үзэн гэсэн үг. Тэрэн дэгээ нөгөө эдит нь хийгдээд 7 хоногийн дараа ч юм уу цацагддаг тийм ээ. Үзэгчдээ телевизээр болон ютуберээр цацагддаг. За бас радиогоор 7 хоногийн дараа цацагддаг тийм. Гэх мэтчлээ ингээд бид бүхэнтэй хамтдаа байна. За мөн дээрэс нь бас маш гоё зүйл болсон бид бүхэн юу яалаа. Алтан гишүүдэд зориулсан хаалттай ивэнтэ хийж чадсан. Нэг жилийнхээ ойг хамтдаа тэмдэглэсэн. За тэнд маань 300 гаруй хүмүүс алтан гишүүд маань цаг заваа гаргаад ирсэн. Тэгээ бид бүхэн чадхаараа дуулдаад, хуурдаад те чаддаг зүйлсүүдээ үзүүлээд хамтдаа нэг ширээндээ суугаад сонин сайхнаар ярилцаад ингээд яг нэг үчиг хамтдаа өнгөрөөсөн баг. Энэ зүйлд маань гэхэд л яг энэ алтан гишүүд маань оролцдог. Тэгээ алтан гишүүдтэй бид нэр тусдаа энэ алтан гишүүд гэсэн юм тэмдэг олгож байгаа. Тэр тэмдэг маань нэг оттой байгаа. Нэг оттой буюу эхний улирал. Хоёрдугаар улиралтаар хамтдаа байх юм бол хоёр оттой болоод явна. Ингээд зэрэглэн дахиад явна баг тий. Гэх мэтчлээ. Ингээд чадхаараа бид бүхэн хамтдаа алтан гишүүдтэй өгцүүлээ өгж байна. Алтан гишүүд нь бид бүхний дэмжиж Монгол улсын шинжлэх ухаан танин мэдхгүй мянган хөтөлбөрийг хөрвөлээ. Одоо бид бүхэнд дахиад 1000 хөтөлбөр байгаа. Тэгэхээр та эх жил буюу 2025 оноос 2026 оны хооронд бид бүхний нэвтрүүлгүүдийг дэмжихийг хүсэх юм бол бид бүхний шинэ уран бүтээлийн жил маань 2025 оны 8 сарын 1-ээс 26 оны 7 сарын 1 хүртэл 1000 хөтөлбөр маань гарцсан зарлагдаад явж байгаа тийм. Тэгэхээр бид бүхний дэмжиж алтан гишүүд маань болоорой гэж та бүхнээс хүсье. За тэгээ бид бүхэн худалдаа хөгжлийн банкны за энэ нөгөө нэг E-банк гэдэг шүү дээ тий. I-банк гэдэг. Энэ дугаар нь гэх юм бол 94000 тэгээд 4000 гэж байгаа. Араас нь 41 91 тэг 4 518 гээд од мөндөр эзэмшигчтэй энэ худалдаа хөгжлийн банкны данс байгаа. За бас нэвтрүүлгийн гол та бүхэн маань QR код нь гарч байгаа. QR кодыг уншуулад бас шилжүүлж болно. Ингээд бид бүхэнтэйгээ хамтдаа шинжлэх ухаан танин мэдхүйг Монгол улстай түгээе. Та бүхнийг уурж байна. Баярлалаа. За баярлалаа. Би ч алтан гишүүдтэй зориулаад бас талархснаа илэрхийлмээр байна. За. Яагаад вэ гэхээр бас яг сая ч дөрөв ярьлаа шүү дээ. Од мөндөр эхлээд явж байхдаа баг эхний 1 сарын уу 2 сарын дараа гэхэд маш эвгүй байдалд орж эхэлсэн. Тий. За энэ үед бол яг од мөндрийг зүгээр яг цэцэг гэж үзэх юм бол үр үндэс нь алтан гишүүд байхгүй юу? Тэ бүр алтан үндэс. Баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлье. За. За одоо бол ян улс те. За ян улсаас гадна бол тугухан гэх ус байгаа. Тугухан буюу дугуйхан. За тэгээ өнөөдөр бол би энэ нэвтрүүлгээ бол сүүлийн үед одоо яг энэ Сиамбэ гэсэн нэвтрүүлгийг бол Монгол Улсын их сургуулиас те гаргасан 5 бот эртний улсын 5 ботын Сиамбэ гэдэг энэ номыг барьж ярьж байгаа. Тэгээд ер нь бол манай их сурвалж гэсэн үг шүү дээ те. За тэгээд одоо яг энэ тугуйхан буюу тогоон ус аахгүй. За энэ ус бол муян Сиамбэгийн нэг салаа.
За энийг салаа гэдэг нь бол ерөөсөө яг өмнөх дугаар дээр нэг хайлт нэг ярьж исэн. За тэгэхээр энэ хүмүүс яг хаана нутгалдаг байсан бэ гэдэг зүйл яригдж байгаа. За тэгэхээр энэ бол нөгөө нэг Лёдонд нутгалж сууж исэн. Сүүлд нь бол умар зүг буюу Лёси голын баруун дахь ингээ түүхээ гол гэж байгаа байхгүй. За ингээ газар усны нэр ярьчихаар манай сонсогчд манаас нэг жаахан ингээд нэг талгын нэрч гэдэг. За ямар ч сан Сиамбигийн муюуны одоо угсаа гаралтай байх гэдэг шүү дээ тий. За тэгэхээр энэ тухай болвол эртний хятад сурвалжид нэг зүйл тэмдэглэгдэж бичүүлдээсэн байдаг. За энэ дээр бол нөгөө нэг муюуны одоо Шэгүү гэд байсан шүү дээ тий. За Шэгүү буюу Ил хаан гэд. За энэ бол яасан бэ гэхлээр энэ хүн татвар эмтээсэн байна л да. За татвар эмийнх нь одоо эмээс нь төрсэн хүүгийг нь болохоор тугуухан гэдэг. Харин албан ёсны хатангаас нь төрсэн хүнийг муюнгуй гэдэг байхгүй юу. За муюнгуй бол одоо нэг ян улсыг үндэслэгч нь болж таарад байгаа юм тий. За гэтэл татвар эмээс нь төрсэн одоо тугуухан гэдэг нь болохоор уг нь ахмад хүн. Тэгэхээр одоо энд нэг жоохон зөрчил өсчих гээд байгаа сте. Нүүдэлчдийн ёсоор бол одоо уг нь ахмад хүү бол суур залгах хэвээр. Гэтэл бол татвар эмээс нь ахмад хүү төрсэн албан ёсны хатнаас нь болохоор угсаа залгамжлагч төрсэн. За ийм учраас яг энэ тухай бас нэг домог гэдэг. За энэ домог бол юу гэсэн үг вэ гэхээр нэг муюн улсын гэл те домог гэл ингээ ярьдаг л да. За энэ дэр бол одоо нэг энэ агаан жигээ буюу ахын тухай дуу гэсэн. За энэ домог. За энэ домог ёсоор бол яг юу болж байгаа вэ гэхээр за одоо нэг Шээгүүч нэг хоёр хүүхэдтэй ингээ те нэгэнд нь одоо ингээ төрөө захируулаад үлдээсэн. Нөгөөхөнд нь бол бас мэдээж ингээ өрх мөрх те ингээ үлдээсэн байгаа штэ. За тэгмүүд нь ах トゥ хоёр бол нэг доор ингээ нутгалаад нэг доор ингээ хамтдаа амьдардаг байж. За тэгсэн чинь нэг өдөр маш том хэрүүл болсон. Энэ хэрүүл нь адуунаас болсон. Яагаад вэ гэхээр ах トゥ хоёрын нөгөө азар гадуунууд чинь хоорондоо нийлэхээр ингээд нөгөө азарнууд чинь нөгөө нэг өөрийнхөө одоо ингээд адууга булааслаад гүүгээ булааслаад ингээд ноцолтно, зодтолтно тий. За ингээд ноцолтоо адуу одоо азарганы ноцолтоо болж байгаа байхгүй. За энэ азарганы ноцолтооноос болоод нэг азарга нь одоо ингээд нилээн хүнд бэрцсэн юм байна л да. За бэрцэн нь мэдээж одоо нөгөө муюнгуйгийн азар болж таарсан юм шиг байна. Яагаад гэвэл дараагийнх нь үг нь болохоор муюнгуй тэнд айгүйх уурлаад ийм байдалд хүргэсэн те хэрвээ чи эндээс ингээд яваад өөр тийшээ зайлаад те өөр тийшээ одоо гэж нүүж яваад өөр газар нутагласан болвол ийм юм болохгүй байсан гэж байгаа байхгүй. За тэгэн гут чинь одоо нэг ах トゥ хоёр чинь адуунаас болоод маргалцсан. За маргалдангууд нь одоо ах нь буюу түгүү хуун нь гомдоод баруун тийшээ нүүгд явсан байна. За ингээд баруун тийшээ нэлээд нүүгд явсныхын дараа болвол муюнгуй ах нь болвол имээгээд санаа зовоод тэгээ дүүн имээгээд за одоо яг яах вэ гэж одоо араас нь илч төлөөлөгч нар явуулсан байгаа байхгүй. За уушлаач ээ гээд. За ингээ уушлаач ээ гэж илч төлөөлөгч нарыг явуулсан чинь нөгөө илч төлөөлөгч нар нь түгүүхэн ахыг нь араас нь эренгуутаа та одоо тий ингээд дүү одоо ингээ эзэн хаан таныг бол хүрээд ирээч дахиж ингээ цуг амьдрья хамт байя цогтаа ингэж байх ёстой гэж хэлж ийна танаас одоо ингээ уушлалт гуйж ийна гэж хэлсэн байгаа. За энэ үед нь бол түгүүхэн юу гэж хэлсэн бэ гэхлээр мэдээж хамт байх те одоо ингээд нэгд байна. Гэхдээ мэдээж одоо бол энд нэг эрх мэдэл гэдэг зүйл байна те. Миний дүү болвол одоо яг нөгөө нэг албан ёсны хатнаас төрсэн те аавын залгамжилсан гэрээс ёсоор төрсэн хүн. Харин би бол арай өөр хүн. За тэгвэл энд бол нөгөө элчнэр нь илүү их ингээл гуйгац юм байна л да. За гуйгаатан гут нь хэлсэн байл. За та нар миний энэ адуунуудыг гэж байгаа байхгүй. Адуунуудыг зүүн тийш нь туугаад үз. Зүүн тийшээ явах юм бол миний адуунууд зүүн тийшээ явах юм бол би та нартай цуг буцъя гэсэн баг. За тэгээ нөгөө элчнэр нь нөгөө адуугийн зүүн тийшээ явсан чинь нөгөөх нь хэдэн метр 100 м орчим яваал буцаж иргэдсэн юм. За ингээд бүр хэд удаа үдсэн байгаа байхгүй. За хэд удаа үдсний эцсээр болвол түгүүх нь үгүй гэсэн баг. За би одоо баруун тийшээ салаад явахаас өөр арга байхгүй гэсэн. За ингээд салж явахдаа бол хэлсэн үг нь айгу чухал байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр мэдээж ах トゥ хоёрын үр удам те мандан бадрах хэвээр. За ингэж мандан бадрахтаа бол одоо чиний одоо миний дүү те чиний одоо үр удам болвол үр ач нарынхаа иес ихтэл мандан бадраад эхлэх үстэй. Харин минийх бол талынхны дунд гэж байгаа байхгүй. Тэр нь одоо яг ямар утгатай юм мэдэхгүй байна. Ямар ч сан минийх нь бол нэг хэсэг хугацааны дараа гэж байгаа юм шиг байна те. Хэсэг хугацааны дараа мандан бадрах нь тодорхой гэдэг зүйлийг хэлж байгаа. За ингээ ах トゥ хоёр хоорондоо салсан. За тэгээ агаан чигээ гэдэг дээр тэр дуун дээр бол те нэг адуу ноцолтно хүн ноцолдохгүй ах мань одоо те байлгааны уулын тийшээ яваад алга боллоо гэл араас нь явсан чи таа мань харагдсангүй гэл ингээд хайгаад гэл гонглж бичсэн одоо нэг дуу байдаг. За тэгээ энэ дууг бол ер нь бол Гүнжин Сүхбаатар руугаа бол өөрийнхөө судалгааны бүтээл дээр яг монголчилж одоо хэлсэн байдаг байгаа байхгүй. Тийм. За тэгэхээр одоо энэ яг эндгээр зүйлс нь болохоор яг юу гэсэн үг вэ гэхээр тугуухан болвол ер нь болвол юу яаж байгаа.
одоо баруун тишгээ одоо ингээд тусдаа гарчлаа шүү дээ тий. Гэхдээ энд бол одоо нэг түгүүхэн улс болох үйл явц бол одоо явагдаж байгаа байхгүй. За түгүүхэн нас барсан. Нас барахтаа бол яасан бэ гэхлээр өөрийнхөө хүү буюу туяан гэдэг одоо нэг ийм хүүг хаан шинээс суулгасан байгаа байхгүй. Гэрэлжүүлдээсэн одоо өөрийнхөө залгамжлагчаа гэдэг. За тэгсэн чинь туяан нь ямар хүн бэ гэхлээр 7 тохоо 8 ямах өндөр гэж байгаа байхгүй. Өндөр ийм агуу биетэй гэж. За тэгээ мэдээж одоо энэ бол айгу алдартай хүн байсан байгаа байхгүй. За энэ алдартай хүн бол өөрөөсөө бол ийм 12 одоо ийм хүүтэй байсан юм байна. Тэгээ 12 хүүтэй. За ингээ олон хүүтэй байсан. За тэгээ эндээс нэг нь угсаа залхамжлан те. За гэтэл бол Овг аймгаа удирдаад явж исэн чинь Цян угсааны нэг ноён сэлэм гаргаж ирээд те. Одоо яг энэ одоо Туяан гэдэг одоо удирдагчийн гэсэн үг шүү дээ те. Биеийг нэвт сүлбсэн байгаа байхгүй. За ингээ нэвт сүлбсэн. За тэгээд одоо ингээ өхлийн шарах авсан энэ хүн бол өөрийгөө одоо өөхөөс өмнө баг хүү болох одоо энэ Иян гэдэг энэ хүүгээ одоо гэрэлжүүлдээсэн баг. За Иян бол нас хэдийгээр баг балчир боловч те ер нь бол төрийг бол маш сайн барьж явсан байгаа байхгүй. Төрийг маш сайн барьж явсан. Дээрэс нь ерөөс ингээд юу яаж боловсролтой одоо юу юм бэ? Улс удирдах айгүй чадвартай гэсэн үг байгаа байхгүй. За чадвартай байсан учраас цаашдаа бол ард түмнийхээ дунд бол нэлээд нэр хүнд нь өсөөд тэгэн гутаа тэр хүнийх одоо хамгийн гол хийсэн зүйл нь болохоор өвөө болох одоо түгүүхэн энэ хүнийхээ Овг аймгийг одоо ингээд овглож байгаа гэсэн үг байхгүй. Овг аймаг тэр чигээр нь. За энэ нь бол одоо нэг түгүүхэн гэдэг улсын нэрний үндэс болж байгаа ийм үйл явдал болж байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө бол яг энэ Иян те. За энэ Иян бол ингээд яваалсан байгаа. За тэгжээт яасан бэ гэхээр нэг хэсэг хугацаа өнгөрөн штэ эн чинь нэг үе ингээд залгамжлал одоо ингээд өгөөхөн хугацааныхан чинь ингээд тий залгамжлаад ингээд яваад байгаа. За энэ үед бол нэг Шоолуган гэдэг нэм бас нэг удирдагч хаан гарч иж байгаа байхгүй. За энэ хаан бол яасан бэ гэхлээр юу яасан 19 20 хүүтэйсэн байгаа. За одоо бүр 20 хүүтэй зэ. За энэ 20 хүүтэй хүн бол яасан бэ гэхлээр ер нь бол ингээд улсаа удирдаад нэлээд сайн явж байхдаа бол энэ 20 хүүхдээ дуудаж сургаж хэлсэн нас барахаас өмнө гэж байгаа байхгүй. Сургаж хэлсэн нэг юм домог байдаг. За энэ домогийг би ярьж өгье. Энэ домог бол та бүхэнд нэлээд дотн санагдах домог байхгүй. За юу яасан байгаа? Шоолуган бол 19 хүүхдэд дуудаад гэж байгаа байхгүй. Ахмад хүүхдээ тэргүүтээ 19 хүүхдэд дуудаад. Ахмад хүү тэргүүтээ 19 хүүхдэд дуудангуудаа бүгдэнд нь нэг сум өгсөн. Юу гэж хэлэх вэ? Хугал гэж хэлнэ шүү дээ тий. Хугал гэсэн. За ингээ бүгдээрээ хуглаа хийчлээ. За тэгэн гут нь дараа нь яасан бэ гэхээр бүгдэнд нь 19 багц сум өгсөн гэж байгаа байхгүй. За энэ 19 багц сум өгөөд хугал гэсэн байгаа байхгүй. За ингээ хугал гэхэд нь нөгөө хэд нь хугалж чадах уу? Чадахгүй шүү. Тавыг ч хугалж чадаагүй. За ингээ хугалж чадахгүй. За энэ нь бол яг нөгөө нэг сургаал нь бол та нар бол хэрвээ нэг нэгээрээ байх юм бол энэ мэт амархан одоо тий бусад Овг аймагт эзлэгдэн харин хоорондоо эвтэй найрамдалтай бүх бат байх юм бол яах нь хинч үл дийлдэнэ гэж байгаа байхгүй. За тэгэхээр эндээс би яг юу ярих гэдэг нь гэхэлэр ер нь Алангойхийн домог яг энэ мэтлэнгийн домогуд те ер нь ингээ үе дамжиж уламжлагдаад ингээ агүй олон явсан байдаг байхгүй. Бүр ингээд Алангойхийн домогтой адилхан бүр ингээд эртний хятад хувилбарч байгаа. Бүр Европ хувилбарч байдаг. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг юм нуус товчоог зохиосон зохиогч нар гэдэг Алангойхийн домог дээр зандаа авт дээр нэлээд сайн ирсэн байгаа. Тэгэхээр энэ бас нэг юм сонин содон байгаа зү тэ. За тэгэхээр одоо энэ дээр бол яасан бэ гэхээр ер нь бол гэрээслээ үлдээж байгаа байхгүй. За гэрээслээ үлдээхдээ бол би Ахмад хүүгээ үлдээгээгүй одоо арай өөр хүүхдээ үлдээсэн байна штэ. За тэгэн гутаа та нар одоо яг энэ дүүдээ ахтаа гэсэн үг чинь нэг голынх нүхтэн юм те. За захирагдах ёстой гэдэг санааг хэлж байгаа байхгүй. Ийм найрамдалтай байцгаагаараа гэд. За тэгээд үүнээс гадна одоо юу басан байгаа юм? Яг энэ үеэс ахуулаад одоо саяны тэр хүүнэ шүү дээ тий залгамжлсан хүүн юу гэж мугуй гэд ийм хүү гарч иж байгаа байхгүй. За тэгээ энэ хүү бол энэ хүннүү ухсааны энэ сүүлчийн шанью гэж байгаа байхгүй. Сүүлчийн шанью энэ Ся улсын гэж байгаа. Хүннүү ухсааны Ся улс гэж байгаа шүү дээ тий. За тэр Ся улсын Хэлиан Дин гэд энэ одоо ингээд ван руу довтлсон байгаа байхгүй. За ингээ энэ ван руу довтлонгуудаа яасан бэ гэхээр олзлоо авсан. За олзолж авангуудаа тэрийг олзолж авлаа тэгээ маш олон хүн авлаа штэ. За энийг авангуудаа юу хийсэн бэ гэхээр Умард Бэй улс руу хөргөж гисэн байгаа байхгүй.
За умард вэ улс гэхээр тухайн үед бол хамгийн хүчирхэг нь байсан бусад одоо нөгөө нэг улс орнуудад залхих гэсэн л улс орн байгаад байгаа байхгүй. Барьцааны хүүгээ илгээ эсвэл янз бүрийн шаардлага тавьдаг тий. За тэгээд умард вэ улс руу илгээхүүд нь вэ улс бол яасан бэ гэхээр юу яс илгээсэн. За илгээн гутаа одоо нөгөө нэг юм харилцаа холбоо тогтоож штэ тий. За ингээ харилцаа холбоо тогтоongууд нь яг энэ дээр бол вэ улсаас ер нь бол одоо нэг юм найрамдалт харилцаа тогтооё гэдэг зүйлийг хийж байгаа байхгүй. За энэ найрамдалт холбоо тогтооно гэдэг нь бол дугуйханд бол өөрсдөнд нь маш ашигтай болчихж байгаа. Яг гэвэл юм хүчрхэг болох тий энэ үйл явдалтай холбоотой юм байгаа байхгүй. Тэгээд тэр хүн амын хувьд айгүй өсөд байна тий. 10 хүүтэй, 20 хүүтэй болоод л тий. Тэгээ нөгөө нүүдэлж авах амуудын хувьд чинь тэр хүн ам дайчин ирс чинь бол чухал тоо шүү дээ тий. За, нэвтрүүлгийн маань event итгэгчээр ногоон ирээдүг хөгжил яваарайтай манай MMS компани олцож байна. За MMS компани маань бол одоо хүн нүүгийн төвөг, Xiaomi-гийн төвөг нэвтрүүлгийн маань ерөнхийдөө баг нэг бүтэн жилийн хугацаанд яг дэмжин ажиллаад хамтдаа байжлаа. Тэгээ энэ байгууллагыг ярихад бол одоо баг нөгөө нэг мэдээллийг харах шаардлагагүйгээр хангалттай ярих хэмжээний болчихж байгаасаа. Тэгээд сонсогчдод болон үзэгчдэд хэлээд л байгаа тий. Монгол улсад яг монгол инженерүүдийн тий монгол хүмүүсийн өөрсдийн тэр ур ухаанаар бүтсэн MMS билд ингээ барилга байгаа. Энэ барилга болохоор дэлхийд ногоон барилгын гिचлэгэн дотроо хамгийн дээд ангилал дээр платинум лид гэдэг гिचлэгийг нь авцсан. Энэ бүр дэлхийд үнэлэгдсэн барилга. Тэгээ энэ барилга хаана байдаг вэ гэхээр одоо энэ буян тухайн тойрог шүү дээ. Буян тухайн тойрогоос яг уршаага Төв аймаг руугаа явдаг зам дагуу явлаа. 200 м явлаа. Замынхаа зүүн гар талд байж байгаа. За энэ барилгын бүтцэн өөрөө бүр ингээд томоо юм хашаатай тий. Тэгээд дотроо юм зам талбайтай, тэгээд ногоон байгууламжтай, тэгээд офис байгаа, тэгээд агуулгын хэмжээний гэдэг юм бүл түнээс бүрдэж ийн л та. Тэгээд би тэр нөгөө барилга руу н орж үзсэн байхгүй. Маш өндөр юм гоё таазуудтай, тэгээд юм шилэн гоё маш том юм цонхнуудтай. Тэгээд нөгөө би одоо л тэр барилгаас л харж эхлэдэг юм л да. Одоо Монгол тийм л болж л байгаа хэл та. Офисын голд ингээд шилээр ингээд юу үлдээсэн. Одоо юм агаартай зай үлдээсэн газараасаа тэгээд тэндээс ингээд мод ургацсан. Бүр ингээ харахлаар ингээ офсд болох гэсэн юм шилэн модтой тэрнлүү нэгээ байгалийн нар ороод ингээ тэр мод нь ингээ ургаа авч байгаа айгүй гоё. Тэгээд нэг хамтдаа очисон чинь менежер дагуулал явж байгаа байхгүй жоо орой очисон. Тэгсэн чинь ингээд яг хүн явдаг хэсгүүдээр л гэрэл насдаг. Хүн байхгүй байгаа тэр офсд хүн байхгүй байгаа бүгд унтарчсан байж тээ. Тэгэл нүрээ уншуулаад хаалга нь онгоогол гэх юм уу те ингээд маш ухаалаг ийм барилга байгаадсан байхгүй. Гэтэл нөгөө байгууллагын явж байгаа хамтран хэлчин ороод ирсэн. Тэгсэн нөгөө барилгын чинь 100% тэр чигт нь нарны эрчим хүчээр буюу одоо яг тэр нөгөө дуусшгүй эрчим хүчээр те нарны хавтангаар шийдээд цахилгаан эрчим хүчээр хангацсан тэр том барилгыг одоо гадна л энэ ногоон талбай малбай бол ярилтгүй. Тэр болгоны бүх тог цахилгааныг тэр нарны эрчим хүчээр хангацсан байдаг. Тэгээ бүр өөрөөсөө илүү тог гардаг. Тэр өөрийнхөө барилгаас хангахаас илүү тог гардаг. Тэр тогоо улцтай тушаадаг. Ийм барилга юм байгаа юм. Тэгэхээр бидэнд хамгийн тохиолддог асуудал маань манай малчин өрхүүд байна тий. Эсвэл одоо ингээд нөгөө агуулга энэ тэнд байх гин гутал одоо тог цэглэханаа яах. Одоо нэг цуслангийн нэг гоё газар аваад тэндээ ингээд байшин сав байх гин гутал тэгээ тогоо татах. Нөгөө газар авсан үнээсээ илүү үнээр тог татах зардлаа гаргадаг. За тэгээд одоо усаа гаргах гэдэг юм уу тий. Гэтэл энэ барилга чинь яг тэр тог цэглэхааныг яадгийн тэр нөгөө нэг цэвэр усыг яадгийн за тэр бохор хог менежмент яадгийн гэдэг бүх юмыг нь хийсэн болохоор платинум лид гिचлэг авчаад байгаа байхгүй. Бүх шийдэл нь байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэндээ яг одоо хамтдаа энэ ногоон ирээдүр рүү явъя гэж те бүх туршлагаа хуваалцахад бэлэн байна. Та бүхэн 7711 1999 гэсэн дугаар байгаа. 7711 1999 гэсэн дугаар руу холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгээд дэлхийд одоо бараг 30 жилийн баталгаад хугацаа өгдөг юм нарны эрчим хүчний шийдлийг санал болгодог байгууллага бол Монголд энэ байгаа шүү гэдгийг бас хэлье те. 7711 1999 гэсэн дугаартай MMS компани хамт олно баярлалаа. За одоо ингээд яг нөгөө Сиа улсын шанив штэ чи хүн ухсаа тий. За энэ шанив ингээд бариад өчлөө. За ингээд өвгөн гут чинь яасан бэ гэхлээр умард вэ улсын хувьд бол одоо хүннүү шанив гэдэг чинь бас л маш том олз штэ. За ийм учраас одоо мөг үед бол ван цол гэж байгаа байхгүй. За ван цол буюу хааны дараах цол штэ тий. За тэгэн гут нь мөгийн бол умард вэ улсын хаанд айлтгсан байт юм байна. Айлтгал хийсэн. Тэрэн дээр бол юу гэсэн бэ гэхлээр энэ хэрэгм зэргийг бол хэдийгээр те одоо маш ихийг оллоо те маш ихийг одоо гөөртө авлаа. Гэтэл газар нутаг маань өргөжсөнгүй. Ийд хөрөнгө маань аривчсангүй. Даад одоо ингээд те албан тушаалтангуудаа төшмөдүүдтэй шагнах одоо юм шагнал гэдэг ч юм уу те одоо урамшуулал
гэх юм уу те энэ түгээн шагнах эд хөрөнгө хүртэл одоо ингээ байхгүй байна гэдэг ч юм уу. За тэгээ энийг минь бол яг өмнө сэтгэлийг минь бол болгоон үзнэ үү гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээд саяхан урвсан одоо юм юу гэж байгаа байхгүй. Хулгай нарыг би одоо ингээ дайллаа. Хил хязгаарыг бол ингээ те хүмүүсийн эд хөрөнгийг ингээ аваад явсан байна. Энэ мэтлэнгээр инх тайвныг би тогтоохыг маш ихээр хүсэж байна гэж хэлж байгаа байхгүй. За ингээд энэ мэтлэнгээр одоо яг муугүйгүүд бол нэлээд хүчрэг болж эхэлж байна те. За ингээд цаг хугацаа бас ахаад явлаа. Цаг хугацаа яваад ихээр яасан бэ гэхээр ер нь тугуухан ч хүчрэгчээд байгаа байхгүй. За ингээд хүчрэгчээд эхлэнгуут чинь нөгөөтг чинь яах вэ гэхээр ер нь нүүдэлчтэй одоо ингээ юу юм те одоо ингээ хөрс зэрэгэлдээ улс нь хүчрэг болох бол яг тухайн улсд бол нэг таагүй нөлөө үзүүлнэ гэдэг ч юм уу те. За ингээд яг төрийн ордондоо болвол яг энэ тугуухны талаар хоорондоо нөгөө нэг ярилцсан байгаа байхгүй хааны ордонд. За тэгээ хааны ордонд ярилцсны эцэстээр бол шийдвэр гарсан. Шийдвэр нь юу гэж гарсан бэ гэхлээр ер нь одоо нөгөө тугуухны ноёдуудын хооронд яс аях. Тэ. За ингээ яс аях буюу одоо хооронд нь одоо тэ эрх мэдлийн төлөө өрсөлдүүлэх гэдэг ч юм уу. За иймэрхүү зүйлүүдийг явна гэж байгаа байхгүй. Одоо ч нэг ах トゥ хоёрын улс мөн үү те? Тий. Ах トゥ хоёрын дараагийн ахих нь болсон шүү дээ. Ах нь бол одоо нэг муюуны нөгөө ян улс гэдэг ингээд явчихсан. Тий дүүн. Тий. Одоо ах нь болохоор түгүүхэн гэд улс болсон. Түгүүхэн улсын дараагийнх нь хувь заяануудыг яриад байна тий. За ингээд дараагийн хаадуудын үед бол яасан бэ гэхлээр юу бас нөхцөл байдал бол одоо нөгөө нэг умард Вэй улс мус чинь мөхчөж байгаа байхгүй. За тэгтэл бол одоо хятадын газар нутаг дээр бол эртний тан улс гарч иж байгаа. Тан гаузоо гэх тий. За тан улс гарч ирсэн. Тан улс гараад ирэнгуут нь яасан бэ гэхлээр яг ингээд тугуухныг захирч исэн тий хаадууд бол бослог гаргасан байгаа байхгүй. За бослог гаргасан. За ингээд бослог гаргаад ингээ эхлээд ингээ эвтэр найрамдалтай байсан юм байгаа юм л да. Тан улсын ихний одоо нэг Тайзун гэ хаан байгаа шүү дээ. За Тайзун хааны үед нь бол Хуандагийнх нь үед нь бол тугуухан бол ингээ найрамдалтай гэрээтэй байсан юм байна л да. За ингээ гэрээтэй байж байгаа сүүлд нь бол дараагийнх нь хаадуудынх нь үеэс нь бослог тэмцэл гаргаад эхэлсэн байна л да. Бослог тэмцэл нь болохоор хил хязгаарын хотуудыг нь дээрэмдсэн байна. За дээрэмц. За тэнгуү чин тан улс чинь одоо нөгөө нэг Дайнаст те бас л хүчрэх улс болж гарч ирсэн шүү дээ. За тэгэн гуутан дээрэн дээр бол тан улс бол сөрөг арга хэмжээ буюу ирж уулзаа гэсэн байгаа байхгүй төгөөхний удирдагчийг нь. За чи ямар ч сан хааны ордонд биеэр бараадах гэсэн чинь миний би өвчтэй байна. За би бол очиж чадахгүй. Тийм учраас юу яа. Ер нь бол миний хүү одоо миний өгсөө залгамжлах хүү байгаа. Миний хүүд хатан өгөөч гэсэн байгаа байхгүй. Ураг барилдъя. Найрамдъя гэсэн байна. За энэ үед нь яасан бэ гэхээр за тийм бол хүүгээ явуул гэсэн байгаа байхгүй. За тэг хүүгээ явуул гэсэн. За тэгэн гут нь хүүн ч гэсэн би өвчтэй байна л гэдэгсэн. За ингэн гут нь нөгөө нэг ураг барилдах тухай яриа бол хүчингү болж эхэлж байгаа тий. За ингээ хүчингү болсон. За хүчингү болохоос гадна тан улсын төрийн ордон дотор ахаад яриа болж байгаа байхгүй. Энэ яриа юу гэсэн бэ гэхээр за энэ тугуухнууд ч нэр болохоо байла. Хүч хэрэгжээд эхэлж гин тий. Дээрээс нь манай хот хязгааруудыг дээрэмж гинэ гэдэг чинь хааны өвгд болоод орохгүй байна. Ийм учраас эднэртэй бол дайн зарласан дээрээ тугуухны хамгийн сайн цэргүүд нь баруун нутагтай байдаг. Дайны мордууд нь. Тийм учраас тэр баруун нутаг руу дайрч очиж тэр адуугийн те одоо бэлчээрээс нь одоо ингэж дээрэмж авах юм бол маш хэмжээний ол заавна. Одоо бол тугуухнууд бол зүүн талдаа те ер нь бол яг дайны морд биш одоо нэг бэлчээрийн морд гэх юм уу те. За ийм мордуудтайгаа байгаа. Тийм учраас тэр дайны мордуудыг нь авъягээд тэгээ энийг зөвшөөрөөд одоо нэг тан усаас цэрэг тийш очиж байгаа байхгүй. Тийшээ очиж явж байгаа замдаа нэг л буудалсан байгаа байхгүй. Яг ингээд нилээн төгч жагаад одоо баг ахаад ухсан бол баг адуун сүрэг дээр нь очих гэсэн. Гэхдээ оройн болоод хонц. Хонцоо яг энэ агшинд нь болохоор дугуйхончууд нь очоод яасан бэ гэхээр адуунуудаа татчихсан байгаа. Адуунуудаа татчихсан. За ингээд тан усынх нь бол нилээн сайн хонь одоо өөр тий хонь мал одоо иймэрхүү мал олзолж авсан байт юм байл. За ингээд эдгээр нь бол үргэлжсээр хагаад хоёр улсын хооронд маш том асуудал болж байгаа. Энэ нь бол 635 онд. Одоо бүр 300 гаруй жил үргэлжилж байгаа. Тийм бүр хойно ч. Тугуйхан ч ингээд 300 гаруй жил ингээд болж байгаа сте. За тан ус бол 6 замын цэргээр тугуйхан руу довтлсон байдаг. За ингээд довтлоод бол маш их хэмжээний одоо тий юу одоо ингээд хохирол амссан байгаа байхгүй. За тэгэн гут ч одоо нэг төгөөхөн ч яах вэ гэхээр зүхтаагаад те ингээд байж исэн буцаж довтлох гих мэтлэнгээр байжгаад ер нь бол пуюн гэдэг одоо яг энэ өдөртөгч нь байгаа байхгүй шүн гэдэг. За энэ бол яасан бэ гэхлээр ер нь бол тан улсад дагаар орсон байдаг.
За яг энэ үстэй тий. Ингээ дагаар орох тий. Дагаар орно гэдэг нь болохоор нөө бэлэг сэлт өгөх алба барьж байгаа байхгүй. За тэгээ яг энэ шөнгийн үеэс болвол битсэн байдаг. За энэ бол хаан хатан гэдэг нэрийг хэрэгэлсэн байна гэд. Хагаан хагатун гэд. За тэгэхээр энэ тугуухуунууд бүр ингээд анх тэр тугуухууныхаа үеэсээ ч юм уу эсвэл тэр хэсэг хугацааны дараа хаан хатан гэдэг цол хэрэгэлдэг байсан уу үгүй юу гэдэг нь бас эргэлзээтэй байгаа юм. За ямар тач нэг Гүнжин Сүхбаатар угаан одоо тий судалгаагаар бол Монгол нэрэн улс буюу Жужаан улсын үе чинь нэг тань хагаан тий хагатун гэдэг одоо хаан хатан гэсэн цол байдаг. За гэтэл энэ хоёр одоо тугуухуунч бай Жужаанч бай тий энээс ч өмнө бас хаан гэдгийг хатан гэдгийг нэрлэдэг байсан ийм угсааг яадаг байсан Сиамбай угсааны бас нэг өөр улс байдаг. Тэгэхээр дараа ярэ. За одоо яасан бэ гэхэлэр юу яасан байгаа юм? Сүн улс, суй улс гэж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхэлэр одоо нэг шүн гэдэг чинь бол буюун те одоо нэг захиргаанд орсон шүү дээ те. Шүн гэдэг нь одоо хаан хатан гэдэг одоо ингээд цолтой байсан гэсэн. За энэ шүн гэдэг хүүгээ юунд яаж байгаа байхгүй. Тан улсад хааны ордонд барьцаанд явуулсан байгаа байхгүй. За ингээд барьцаанд явуулж штэ. За тэгэн гут нь дараа нь яасан бэ гэхэлэр суй шүн чинь бас өөрөө бас ингээд хүүхэд байхтаа ч гэсэн одоо нэг одоо тэр ингээ барьцаанд очичлаа шүү дээ. За тэгэн гут одоо яг юу болох вэ гэхэлэр нөө тан улсынхан чинь энэний нөө тархийг нь одоо угааж агаад тий. Одоо төгөөхүүний хаан ширээн суулгана гэх мэтлэнгээр ингээ бодож исэн байгаа. За ингээ бодож исэн боловч яг одоо яг хамгийн эцсийн мөчтэй бол Төв Азад бол төвдүүд тодорч ажиллаж байгаа байхгүй. За энэ цаг хугацаа бол яг 641 оны үе. За 641 он гэж бодох юм бол одоо бол Монгол нутагт бол эртний төрг ус байгаа. Төрг ус бол 552 оноос 745 оны хооронд байсан. Тэгээд 630-аас 690 оны хооронд тан улсын харьяанд байсан байхгүй. Тэгэхээр энэ тан ус ч гэсэн нэлийн хүчрэгжиж байгааз. За тэгээд дараа нь уйгур ус гарч ирсэн тий. 745 оноос 840 онд. За гэтэл яг энэ цаг хугацаанд бол нөгөө цянчууд буюу төвдүүд бас нэлийн хүчрэг байсан байгаа байхгүй. Харин энэ газрын зураг дээр айгүйх гарч ирээд байгаа байхгүй. Тибет гэдэг тий. Тибетан гэдэг ингээ гарч ирээдсэн. За тэгээд төвдүүд бас гарч ирж байгаа. За ингээд яасан бэ гэхэлэр тан улс болвол юу яасан байдаг? Одоо нэг төгөхөнчүүдийг өөртөө татах гэдэг нь штэ. Нүүдэлчдэг өөртөө татна гэдэг чинь бас нэг цэргийн хүчээр арай илүү болно. Бас тан улс төвд хоёр ч гэсэн хоорондоо тэмцэлж байгаа штэ. За яг энэ үед бол нохо боо гэдэг одоо энэ хүн те төгөхөнийг захирж исэн байгаа байхгүй. За ингээд энэ үед нь бол яасан бэ гэхэлэр юу яасан байгаа нэг гүнж мөнж ингээ авч исэн байгаа байхгүй хариулсаас. За би энийг сүй улс уу тан улс уу гэдгийг бас жоох хэрэлцчихлээ яг ярьж байхдаа. За тэгээд энэ дээр бол ингээд агүй хэцүү байгаадсан тий. За ингээд хэцүү цаг хугацаа үргэлжилж исэн боловч яг энэ үеэс бол 641 ондоос бол төвдүүд бол Тугуухун руу довтолж эхэлсэн байна. За ингээд довтлоод эхэлсэн. За тэгээ энэ бол төвд Тугуухун хоёрын хоорондох өрсөлдөөн бол 20 гаруй жил үргэлжилсэн байгаа байхгүй. За ингээ 20 гаруй жил үргэлжилснийхаа дараа болвол 663 онд Тугуухунууд бол тий албан ёсоор одоо ингээд юу яаж байгаа тан улсын захиргаанд орчих байгаа. Тэгээд ингээ үлцэн хэсгэн шүү зэ. Яагаад гэвэл 663 онд бол төвдүүд бол Тугуухуныг мөхөж байгаа. Мөхөөгөөд яг хааны удмынхан гэдэг ч юм те тэр хэсгийг ингээ өөртөө татаад авч хааны ургийнхан гэнэ ер нь төвдүүд Тугуухуны одоо ингээ зарим хэсгийг нийцлээд авчлаа штэ. Гэтэл яг түүхэн сурвалжуудад ингээ хараад ах юм бол Тугуухунчууд цаашаага ахаад тан улсын харьяанд орсон мөртлөө яг хаадынх нь удам нь үе дамжиж залгамжилж явсан байгаа байхгүй. За ингээд залгамжилж яваадсан энэ нь болохоор хамгийн сүүлийн Тугуухун нөхсааны энэ Жав гэд бас ингээд өдөрдөж хаан байсан байгаа. За тэгэхээр тан улсын харьяан дотор Тугуухун гэдэг нэг жижигхэн улс байгаад байна. Тэр жижигхэн улс бол яг тэр Тугуухуны ухсааных нь гэж залгамжилж явсаар байгаад 798 онд яг одоо нөгөө нэг Тугуухуны ухсааны одоо хамгийн сүүлийн хаан Жав те энэ бол одоо төрийн их одоо ингээд нас барсан энэ нас барснаас хойш Тугуухунууд ахиж улс төрийн тавцанд тодорч гарч ирээгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Тугуухун гэдэг ухсаатан бол бас л нэлээд том гарч ирж байгаа. Тийм хоошоо баг 400-500 жил хоошоо явж шít те үргэлжилж байна. Ер нь ингээд Сиамбайгийн түүхийг харж байхад таншигоо ч бас ингээд гарч ирээл ингээд нөгөө нэг юм аймаг байж исэн улсуудыг базаал нэгтгэл ингээд бүр хамгийн хүчрэг дээр нь тавиал тэгэл ер нь л тэндээс ингээд унц те.
ер нь нэг гарч ирж ингэж хумайл бүгднгийн зэгцлэл тэгэл тэндээс ингээл хойшоо унаад явчих тий. Энэ хооронд бол одоо хичнээнч улс байгуулагдав. Урд талд энэ бас хятадын газар нутгт дээр тий маш олон улсууд байгуулагдав. Бүдүүлгийн 5 улс тэгэл маш олон жижиг улсууд байгуулагдав. Умард вэ одоо өмнөд вэ гээл тий ян гээл 5 бүдүүлгийн 16 улс. 5 бүдүүлгийн 16 улс. Тэгээ яг 16 улс л гэж явдаг болохоос 40 гаруй улс гарсан гэж байгаа байхгүй тэндээс чинь. Өөх тэгэл одоо нэг юм 20 30 жилээр ч юм уу гарч ирээл зарим нь 50 жилээр гэл ингээд солигдоод яваад байгаа шүү дээ тий. 1 2 жилээр болж ирсэн нэг баг тооцохгүй байгаа байхгүй улсад. Тэгэхэд л 16-ыг зөвлөж байгаа шүү дээ тий. За тэгээ одоо энэ үргээд өнөөдрийнхаа дугаараа их дуусгая да тий. За тэгээ. Тэгэхгүй дараагийнхаа одоо нэг улс руу орчих гээд дараагийн улс орчихоор чинь нэвтрүүлгийн цаг маань бүр талилчих гээд байна тий. Одоо хоёул ингэж нэг нэвтрүүлгийг яг лайваар үзээд байж байгаа нэг хитгэн хүн байгаа байхгүй. Зүгээр эднэртэй хоёул зүгээр гоё зүгээр нот задлахад одоо ингээд Сямбигийн одоо түүх маань ерөнхийдөө энэ хүрээд за ирэх нэг дугаар явах нь үгүй юу те. Нэг дугаар л явах одоо за нэг дугаар л дээр л баг ингээд дуусах бах. Харин шинэ үлрэлээ эхэлж байгаа бид өхөн. Шинэ үлрэлийг 8 сарын 1-ээс эхэлнэ. 8 сарын 1-ээс эхлэхдээ яг их Монгол улсын түүхээ бариад эхэлж байгаа те. За тэгэхээр тэр онгод маань хэд оноос эхэлж байгаа байлаа. Их Монгол улсын түүх гэхээр 1206-аас шүү дээ. 1206. Тэгэхээр хоёулаа эхэлтэй болохоор уршигтэй болохоор хоёулаа 1130 оноос эхэлхээ Хабул хаанаас. За бүр эхлэл нь болохоор ер нь бол 12 дугаар зууны тэр ингээд нэг юм таймлсан маягаар эхлээл тэгэл 1130 оноор ингээд Хабул хаанаас эхлээд ингээд Чингис хаан таалал төгсөх хүртэл явна да. Тий. Тэгэхээр одоо саяны бит хоёрын ярьдагчин болохоор 500-аад он гэж гарч ирж штэ тий. Тэгэхээр түүнээс хойш даруй дахиад баг 600 жилийн үйл явдлыг тий бас ингээд дурдаад очихно штэ. Хаанаас яаж явж байгаа гэдэг. Тэр маань бол маш их хүлээлттэй байгаа. Одоо сэдвэн тавигдсан цагаас ахуулаад л догтлоод л байгаа тий. За энд бол бас нэг арай сонирхолтой байхгүй юу? Яагаад вэ гэхлээр одоо жишээ нь хүннүү гэж одоо 53 дугаар явж байгаа тий. Гэтэл яг ингээд дундаас нь сонсцсон хүн энэ одоо яг юу яриад байгаа юм бэ гэдэг шүү дээ. Инхээр байхгүй юу? А жишээ нь одоо яг ингээд л одоо манай алтан гişүүд тий байнгын сонсогч нар бол за наад олон нэрүүдийн чин дотор бол холион бандан болж ингээд ингээд байгаа зү тий. За тэгэхээр энд өөрөө нөгөө нэг түүх гэдэг чинь бол хоёул бол анханасаа л ингээд ирсэн шүү дээ. Алтыг нь аваа шороог нь хаяхгүй. Тийм учраас бүгдийг нь ярих гад хичээгээд байна. А сайн бид нар бол хоёул яг 7 сарын 1 хүртэх нэг дугааруудаа цацчаад тэгээд дараа нь бол мэдээж ярих боломж ирнэ. А одоо бол их Монгол улсын түүх гэдэг дээр бол ямарч байсан 1130-аас 1206 оны хоорондох түүхэн үйл явдлуудаа яри. А гэхдээ их Монгол улсын түүх гэдэг энэ сэдв бол өөрөө юм сонирхолтой гэдэг байгаа нь шүү дээ тий. Сэдв болгоно нь өөрийн гэсэн юм одоо ингээд өнгө хэстэй байхгүй юу? Тий. Өөрийн гэсэн өнгө хэстэй. Өөрийн гэсэн одоо юм баатруудтай дүртэй. А гэтэл хүнүүгийн түүх одоо Сямбигийн түүх бол ингээд цаг хугацаанд ингээд баригдаад байгаа байхгүй юу? Ингээд цаг хугацаа ингээд хөөгөө яваад байгаа. Тэгэхээр одоо 2200 за 2200 300 жилийн өмнөөс соёлыг хийсэн шүү дээ тий. Тэгэж хөөж явсаагаад одоо ингээ баг 1000 гаруй жил 1400 500 жилийн үйл явдлыг сая ингээ 50-д дугаар багтаачиж байгаа байхгүй баг зөв. Үгүй л дээ. Хэд вүлээ? Хоёулаа юу яаж байгаа яг нэг өнөө нэг хүннүүгээс эхлэх юм бол түмэн шаны маны түмэнгээс өмнө модоноос өмнөх 1000 жил гэж байгаа шүү дээ тий. Энээс чи хөөгд бодох юм бол яг 1500 600 жил аахгүй. Тийм 1500 600 жилийг ингээ базаад ярьсан гэсэн. Одоо болохоор хоёулаа их Монгол улсын түүхтэр чинь бол 1100-аас одоо 1206 яг 100 жилийн түүх 100 жилийн түүх ярих гэж байна тий. 100 жилийн түүхийг 50 дугаарт 50 дугаарт ярих гэж. Тэгэхээр маш их тодорхой шүүс гарсан дугаар болох нь дээ тий. Тэгээ яг хуу сая маратах юм хэлдгээр бол нэрээ биднэрт урд өмнө те хүннүүгийн түүхийг ингэж 50 гаруй дугаараар задлж хүргэж ийсэн бүр юм номч байтугай те юм подкаст гэдэг юм уу ийм зүйл байгаагүй шүү дээ те. Тэгэл маш их ер нь бол зүйлүүдэд авсаанд авсан. Тэгэл яг энийг чинь одоо ярихын тулд байна шүү дээ те. Энэ боломжийг өгсөн одоо алтан гişүүдээ яг өнөөдрийн сонсож байгаа алтан гişүүдээ баярлаа. Нөгөөдгөрөө ярьчия. За ингээд ногоон ирээдүйн хөгжлийн өрөөтэй MMS компани болон за шинжлэх ухаан таны мэдэх үеийг Монгол улстай бид өхөнтэй хамтран хөгөөж байгаа алтан гişүүд маань бид өхнийг дэмжиж ажиллаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдэх үе мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй.
100,000 төгрөг хандилснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.